Сайн өргөнүүдээ өнөөдөр та нартай Story Band and Swords анимынхаа Season 2-ыг ярьж өгөх гэж байна. Видео маань таалагдвал лайк дараарай. За ингээд анимда орцгоё. Аимшиг дадлан дараа актемтийг нь санаа дарамгийн гайхамшиг тохиолоо үргэлж авьяасгүй мэн дуудагддаг байсан Вилсер хурд маань онлайн бүх шалгалтандаа 100 он авч сургуулийг тэр чигтэн гайхшилт оруулав. Сургуулийг хамгаалж байгаад амиа алсан профессоруудын араас гашуудж байсан актемт энэ нь маш том шууган байсан юм. Манай Вил даах 5 оноо өгдөг профессор Воркнер Вилээр бахархсан харцаар харж зогсоод манай могошиг багш Эдвард харин царайнд барааж уур хилэнгээ барьж чадсан суунда энэ үед сургуулийн дээд багш нарын нэг үлсгэлэнд профессор Элиза Эдвардын мөрөн дээр гараа тавиад чиний шавьж нь мөрөөдөл биелгэд тун ойрхон байна шүү дээ Эдвард хэмээн тухуурхаг маягаар хэлнэ. Энэ үед бүгд Вилийг хаана байгааг гайхан ярилцж байлаа. Хүмүүрийн яриад байгаа өнөөх гайхамшигт хүм маань номын санд өөрийн үнэнч найз Колет болон өрөөний хамтрагч Рости хоёртойгоо дараагийн шалгалтандаа бэлдээд сууж байв. Колет маань Вилийн бид үнэхээр их санаа зовно. Тэрээр чи өчигдөрхөн Церберусыг устгаад өгөх шахчихад байж амархгүй бүх шалгалтандаа бэлдээд байхдаа яадаг юм бэ гэд өглөөд өгнөө. Харин даруухнаар Лихана болон бусдынхаа ачаар би даатлагын бүх оноогоо авч чадсан. Тийм болохоор өөрийгөө хичээл зүтгэлийг талаар өнгөрөөмөргүй байна гэж хариулна. Гэвч тэр өөрийгөө хитрхийг шахснаас болоод толгой дээр нь бүр цагаан ус ургачихсан байдаг за. Үүнийг нь харсан Рости Вилийн толгоноос өнөөх цагаан усыг нь зөөлөн суглан авахд Колет татаархаж уурлаа хашгирна. Манай Колет ч уулнал Вилд амар сайн байхгүй юу? Тэгээд жоохон крашлдаг. Тэгээд жоохон хатаархаад тай. Рости very Colette-ийг буулгаж авдаг. Colette чи Вилийн цагаан усыг өөрөө амар байсан юм уу хэмээн дайжигнаж Colette-ийн нүрийг улаад л хичээгээд өрхнөө. Энэ үед сургуулийн сууднууд болох Юлсян хоёр эрэлтдгээр ярилдаж тэднийг харсан Вигнэл Лихана дандан чи өмнөөсөө хамаагүй зөөлөн болчихжээ л гэн. Лихана ч нэмсэглээд тийм ээ нэг хүн надад хэдэн ч удаа алдах нь зүгээр гэдгийг бас миний айцыг эр зэрэг болгон хувиргаж чаддгийг ойлгуулсан юм хэмээн Вилийн тухай дулаахан яриа өрнүүлдэг. Тэр өрөө Колет Вилд зориулж амттай зууш бэлээд өрөөнд нь нэртэл хэдэрхий их ядарсан Вил аль хэдийн орон дээрээ унтаад өгчихсөн байлаа гэж. Колет унтаж байгаа Вилийг хараад сэтгэлээ барьж чадалгүй түүнийг зөөлөн үсэг гэж оролцсон боловч яг тэр акшн Ростид баригдаж ирхнэ. Ямар хаацгүй заяагүй. Колетийн маань нүгэр бүр уугалаан болоод эцсэндээ болоод хашраа зүгтаачих. Гэвч энэ амуухан өдрүүдийн цаана асар том шуурга айсв. Удахгүй терминал буюу хурамч тэнгэрийг хамгаалдаг шидийн шившлэгийн эсрэг шинэ жилийн том баяр болох гэж байгаа бөгөөд үүний тулд дээд цамгаас агуу 5 Магия Вендер эхнээсээ актемд цуглаж эхлэв. Ашин сурагчдын хамгийн сүүлчийн хан Эдвард багшийн онлайн шалгалт эхэллээ. Эдвард ангид орж ирээд хүүхднэр нэмсэглэн би та нараас ердөөлний асуулт асуух болно. Хэрвээ зөв хариулбал шууд 6 оноо өгнө гэв. Түүний зорилго маш тодорхой. Ердөөл Вилийг унгаах. Тэрээр шид гэж юу вэ? Шид ашиглахад ямар мэдрэмж төрдөг вэ гэсэн асуултыг тавилаа. Бусад сурагчдын хувьд энэ нь маш амархан байсан ч амьдралаа ганц ч оч гаргаж үзээгүй Вилийн хувьд энэ асуулт нь үглийн цохилт байв. Вилийн нүд харанхуйлж ямар ч сурах бичиг тэмдэглэл дээр үүнийг заагаагүй санана. Учир нь шид хэрэгэлдэг хүмүүст энэ нь амьсгалтай адилхан энгийн зүйл байсан юм. Манай Вил бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр ангийнхныхаа өмнө зогсоод зүрх сэтгэлээсээ хариулж эхлэв. Миний хувьд шид бол ирмэлзэл. Энэ бол гайхамшиг. Гарнаасаа хичнээн хоол сонгосон ч хизээч баригдахгүй. Үнэхээр үзэсгэлэнтэй бас үнэхээр хэрэгс зүйл. Шид бол бүх шаргуу хөдөлмөрийн эцэд хүлээж байдаг зүйл. Хэрвээ чи бууж өгөхгүй бол тэр шидийг ч давах агуу их хүч хүний дотор байдаг гэдэгт би итгэдэг хэмээн хашгирлаа. Шалгалтын дараа Воркнер багш Эдвард руу зандран хашгирч чи яагаад зөвхөн Вил зориулсан асуулт асууж байгаа юм бэ? Багш хүний хувьд чи яагаад ийм буруу зүйл хийгээд байгаа юм бэ гэж уурлана. Тэгтэл Эдвард өдөөс нь харж байгаад буруут нь чи өөрөө шүү дээ Воркнер гэж хашгирв. Яг үнэндээ Эдвард урд нь Магия Вендер болоход хамгийн ойрцон хүн байхдаа дээд цамгагийн асар том бузар болохоо харахгүй нууцуудыг олж мэдсэн байжээ. Тэрээр Вилийн цамхаг руу орвол үхэн гэдгийг мэдэж байсан учраас түүнийг хамгаалахын тулд актемаас хөөж амьдуулдхийн тулд боломжтой бүхий л аргаар авчиж байсан нь энэ байв. Гэвч дүрэн бол дүрэн. Вил бүх хичээл зүтгэлээрээ зүтгсэн ч шалгалтандаа ганцхан оноо дутаж 7199 оноотойгоор цамхаг руу явах боломжийг алдаж нуран унлаа гэж. Хөөрхий дөө минь.
ердөө ганцхан оноо шүү дээ. Түүний 6 жилийн зүтгэл ингээд л өсөг гэж үү? Үнэнч найз Ростын манай үнийг дээд зэргээр харагдаж тайвшруулж эхлэндээ ууланч Рост шиг ийм халамжтай өрөөний амдрагч хааж байхгүй дээ тийм ээ манайхаа. Хажуугаар нь манай Вигнал Коллет гэл бүгд биелийг маань санаа зовцгоно. Бүр сургуулийн хамгийн их цантай бие тоосон Сян хүртэл тэр Эдвардын асуулт бүр арай дэндүү хавх байсан гэж уурлаж байгааг харахаар Вил үнэхээр бүгдийн сэтгэлийг нь татж чадчихэ гэж. Яг энэ үеэр профессор Воркнер ирж зя унсан ч гэсэн амьдрал үргэлжлэн терминал буюу хуурамч тэнгэрийн дахин сэргээх шинэ жилийн баяраа тэмдэглэзэй гэснээр хоц даяар баяр эхлэндээ хүүхэд өшөдгүй байсан гэж дээд цамхагийн агуу тав магия вендрүүд хуурамч тэнгэрийн шившлгээ хийхээр сүрлэг гихч нь гарч ирв. Баг шившлгээ дуусгаад магия вендрүүдийг сүлдэж байх агшинд тэнгэр гинэд түнэр ханахгүй болж нүрэндээ багтай нууцлаг хүмүүс болон толгойгүй аимшиг дөрүүд гарч ирлээ. Тэгээд тэнгэрээс хэдэн зуун мэйжслэр шидтэн устгагч мангасууд бороо шиг асгаран унаж ирв. Цамхагийн хамгийн дэд шидтэнгүүд тэдний эсрэг хамгийн хүчтэй шидэ ашиглаж шидсэн ч юу ч болсонгүй. Шидэн огт нөлөөлөхгүй байна. Маргагч завдлаа өгөхгүй өнөөх мэйжслэрүүд нь шидтэнгүүд болон энгийн иргэдийг ялгахгүйгээр хядаж нийслэл хот тормын дотор цусан далай там болон хувирлаа. Академийн захирал нөхцөл байдлыг хараад шууд утгаараа ухаан алдах шахна. Учир нь дайснуудын гол зорилго нь терминал шидийг хийгээд хамаг хүчээ шавсан. Тоглолдох чадваргүй байгаа тав магия вендрүүдийг устгах байсан юм. Тиймээс захирал хотын иргэдийг хаяад зөвхөн цамгагийн хамгаалах тушаалгч цэргүүдээ хөдлөсөнгүй. Бод сүрж байхад манай үйл зүгээр суусангүй. Тэрээр араас нь дайрах мэж хүслээрүүдийг сэлмээрээ ганцаар нь завчин устгаж эхэлнэ. Үйл дотроо битгий чичир битгий хай. Чамааг айх тусам энд илүү олон хүн өөхөх болно гэж өөрийгөө зоригж болно. Энэ үед Аарон хааны тушаалгаар манай одоо Дварф дайчид нийслэлийг хамгаалахаар дулаанд орлоо. Яг цаагаа тулахаар энэ Дварф дайчид маань л та нийслэлийнхээ төлөө бас ягаад төлөө жинхэнэ алаанд орж байгаа юм байна л да. Тэнд манай хорон санаат Эдвард багш сурагчдаа цуглуулад тэр сурагч руу хашгирч надад та нарын үхэгсгийг огт хамаа байхгүй. Зүгээр л бусд руу дайрч хотоо хамгаал гэж тушаана. Эдвард багш дүрсэхээ бэлж шууд зэрлэг горимдоо орж байна шүү дээ. Хөөрхнүүдээ бичлэгийн төр зогсосон үнэхээр их уучлаарай. Subscribe like-ыг дарааг үзэж байгаа бол subscribe like-ыг дараарай за. Бас яриулахыг хүссэн аним байвал комент секцэд бичээд үлдээгээрэй. За анемд орцгоё. Гэхдээ үүний ачаар Сян юуснаар мэйжлэрүүдийг яаж устгахыг ухаарлаа. Эдгээр мангасууд тасралтгүй шидийн дайралтад өртгөөрөө сүлдэж харин биеийн хүч чулуу мод зэрэг материаллык зүйлд маш эмзэг болдог байж. Тэд энэ сул талыг нь ашиглаад өмнөх магия вендрүүдийн аврах хөшөөг дээрээс нь унгаж мангасуудыг нэц дарж хайдаг юм да. Яг нөгөө нэг баахан ялаануудыг паг гэж цохиод алж байгаа юм шиг да. Гой. Гэвч юус бид нар ч гэсэн маш том асуудалд орлоо шүү тийм ээ гэж хэлэх зур. Өнөөх толгойгүй дайсан чинь инээд алдаж өөрсдийнх нь онцгой бэлэг болох Двандер гэх цамгагийн 4-р давхрын аимшигт мангасыг дуудаад гаргаад ирдэг. Энэ мангас нь бүр үнэхээр өвпий заяа. Энэ мангас нь болохоор өмнөх үеийн магия вендрүүдийг хүртэл ялж байсан тийм амар хүчтэй юм байлээ. Вандер Вилийг харамгацаа хэд хэдэн байрлал нэвтртэл цохиж дайрлаа. Вил энэ миний барах мангас биш байна. Ганцхан сонголон зүгтах гэж бодох үедээ Сяны хоёр туслахыг өнөөх Сяны сугны өснүүд гэгддэг хоёр шүү дээ. Энэ хоёрыг арай гэж аварч амжаад өөрөө тэнгэр рүү өшөглөж хэрхэв. Заар одоо яхнаар яг цагаа олж гарч ирсэн бөгөөд Вилийг агаараас барьж авна. Гэвч Вандер өмнөх үгсэн бүх мангасуудын энергийг өөртөө шингээж улам бүр үл ялагдам бурхан шиг хүчтэй болж өгрлээ. Яриа л өвпий байгаа зү. Тэд ажид хичнээн хүчтэй байсан ч Двандрын өмнө удаан тссэнгүй. Мангас ганцхан дайралтаар Ростихийн нэг гарыг тас цавчиж хэрхэв. Үүнийг харсан Вил ухаанаа алдтал уурлаж өдийг хүртэл сурсан бүх тактик мэдлэгээ ашиглан дайрсан ч Двандрт дэндүү хол зөрөөтэй байлаа. Юу ч болсонгүй. Вил яг мангасын гарт амиа алдах даваан дээр Рости Вилийн урд орж түүний төлөө өөрийн амиа зориулан үхлийн цогцолтыг авлаа. Рости Вилийн гар дээр цусандаа будагдан унах үед Вилийн нүдэнд тэдний хамт өнгөрсөн бүх дурсамжууд кино шиг ирээлжлэн харагддаг. Яасан ч хэцүү юм битээ. Үнэхээр харамсалтай. Бүр шарус босчихлоо. Энэ үед хотын нөгөө талд аян хариуцсан магия вендер зой тулааны талбар руу залхуудын аргагүй алхаж явна. Эргэж шидтэнгүүд улаан цай өгч бид ямар ч хэрэгцээгүй гэж юу? Яагаад энд өгөх ёстой гэж ойрлолдох зуур галын магия вендер кариотерч чирвэ өхвөл энэ дэлхий үнсэн товрох болно гэж зоёыг цосохын оролдоно. Гэвч зоё уурлаж чи наад магия вендер гэдэг савааныхаа эрхэм цэргийг аваад зайл гээд галын сумаар кариотыг хүчээр сулгаж өрхөв.
Энэ үеэр манай үсгэлэнд гүнж мөсний Вагя Вендер Эльфэрэ гарч ирээд тушаалаа хүчингүй болго би явах хэрэгтэй байна гэд босоод ирлээ. Аарон хаан түүнийг хориглох гэсэн ч Эльфэрэ түүн рүү амьдралаа гаргаж байгаагүй. Тийм аимшигтай хүрдэн хацаар харж миний зам цаад болбол би зүгээр өнгөрөхгүй шүү гэж сүрдүүлнэ. Энэ хооронд профессор Воркнер өөрийн амьсгалж буй хөлгөө унан ирж Двандрын цогцолтод өгөж байсан Виллийг аварч амжлаа. Тэгээд Виллийг харахад тэрээр сэтгэлээр бүрэн унаж би хэнийг ч аварч амжсангүй. Би юу ч хийж чадсангүй. Энэ бүхэн би эдшид ашиглаж чаддгүйтэй холбоотой юу? Би шидгүй болохоор Эльфэриагч Ростыг ч аварч чадахгүй гэж юу? Би яагаад ганцаараа шидгүй арчаагүй төрсөн юм бэ гэд нулимс туслуулан өглөн. Тэр агшинд багтай нөгөө нууцлаг дайчин гарч ирээд шидээр хүчрэгжүүлсэн өглөлийн худгаа тэдэн рүү шидэв. Воркнер багш өөрийн биеэр Виллийг хамгаалж худгыг гидсэндээ зоож ирлээ. Багшийн гидсэнд том нүх гарч цус асгарна. Воркнер цусаар бүүлжин зогсохдоо Вилл энэ л миний хийж чадах зүйл байсан юм. Одоо миний ганц найдах зүйл бол чи. Чи л энэ хотыг аварч чадна гэж хэлээд унав. Вилл би чадахгүй гэж орилоход Воркнер түүнд ойртон чи ганцхан шид хэрэглэж чадна Вилл гэж хэлээд амьсгалаараа. Манай Виллийн төлөөж маш олон хүмүүс амнасаа зориулж байна шүү дээ. Ивчагийн үед нууцлаг Фин гарч ирээд Воркнерийн цээжин дээр дарахад багшийн зүрх цохилж эхэлнэ. Арай гэж амьсгаа аваад Фин Вилл рүү хараад түүний хэлэх гэсэн шид бол чиний доторх хүч хоолой өндөрсгөөд ойрлгоно. Вилл тийм хүүхдийн аргаар бүгдийг нь хамгаалж чадах гэж юу гэж эргэлзэхэд Фин энэ бол хамгийн чухал зүйл. Өөрийгөө өөрчилж чадахгүй хүн дэлхийг өөрчилж чадахгүй. Дэлхийг чадахгүй тэр цоож зөвхөн чиний дотор аль хэдийн хонгойсон. Өөрийнхөө сэлмийг ав гэд Виллийн гар дээр өөрийн цусаа унаахад Виллийн хар сэлэм гинэт нүд гэлбом цагаан өнгөтэй болон хувирлаа. Виний цус сэлмэнд хүрэх агшинд Виллийн нүд ус хоёр нь тэр чигтээ цав цагаан өнгөтэй болж хувирлаа. Яг л One Piece-ийн Luffy эсвэл Jujutsu Kaisen-ийн Gojo шиг цав цагаан үстэй зэрлэг амтан болоод хувирчихлаа шүү дээ. Вилл цагаан сэлмээ бариад урагш нэг алхахад түүний хурд бүр дууны хурдыг ч давж гэрлийн хурдаар хотоор дөрөн байсан мэйслэрүүдийн мангасуудыг ганц ч үлдээлгүй робот шиг хэрчим устгаж эхлэв. Тэр хооронд хотын төвд Сян, Колет хоёр Двандер мангасын өмнө өгөлтэйгээ нүүр тулаад арайхийн тисэж байлаа. Сян дотроо Виллийг санаж хэрвээ тэр байсан бол хизээж зүгтахгүй байсан. Тэр аимхай юм шиг хэрнээ энд байгаа хинээс ч илүү зоригтой гэж бодож байтал бүүм. Тэнгэрээс цагаан гэрэл гэлбэж манай Вилл Двандрын урд газардан бууж ирлээ. Вилл эрэнгүүтээ ямар ч шид хэрэглэлгүй зөвхөн биеийн хүч цагаан слэмнийхээ ирчээр Двандрыг алсын ас руу хідэн барилга дамнуулан хийсгэж ирэхлөө. Тэдний мөргөлдөөний хүчнээс болж хотын захын барилгууд хүртэл газар хөдлөлт болж байгаа юм шиг чичирч байв. Үүнийг харсан академийн сурагчид юу хийхээ мэдэхгүй сандарч зогсоход хамгийн түрүүнд Сян чангаар ашгарч Виллийг дэмжиж эхэлнэ. Араас нь Колет, Вигнал, Кики, Муур, Лихана, Юс гээд ангийнхан нь бүгд Виллийг уухайлан дэмжив. Тэдний дайлж буй салхины хүчин хүртэл хотын авраг багнуудыг хувааж байлаа. Вилл тулдах зураа дотроо хүмүүс үргэлж надаар тоглоомдох уу гэж би чинь шидийн ертөнцийг үзэн яддаг байсан. Ихтэй зүрхнийхээ гүнд би ердөө хүмүүс намайг ойлгоосой мэдээсэй л гэж хүсдэг байж магадгүй зөвхөн энэ удаа л тэд намайг дэмжиж байгаа байх. Гэхдээ тэд надад тулдах зориг өглөө. Тийм болохоор би тэднийг хамгаална гэж тангаргалав. Дэвс Двандер хитрхи хүчтэй хамгаалалтай бололтой аимшигтай хатуу юм шиг байна. Виллийн асар их хүчийг сэлмэнд нь байсан шидэн дийлэлгүй сэлмэн дундуураа хугарчихan тэр. Одоо ингэж дуусаа юу гэж бодож байна уу? Үгүй ээ. Жинхэнэ сюрприз одоо л эхэлж байна. Яг тэр үед дээрээс Эльфериагийн аврах том мөсөн шид унаж ирлээ. Виллийн хуурхаа сэлэмтэй нэгдэв. Тэгээд Виллийн гарт аврах том мөсөн сэлэм бий боллоо. Вилл сэлмээ ганцхан далахад шидэнд огт тусдаггүй байсан Двандрын нэг далавчин тэр чигтээ хөлдөж бутран унав. Энэ бол шиддэнгүүдийн хизээж сонсож байгаагүй, түүхэнд байгаагүй домогт шидийн 5 дахь элемент буюу Вис байсан юм. Эльферия яг одоо ч гэсэн дээр цамхагтай байгаа хэрнээ түүний мөсөн шид Виллдээ яг л хажууд нь байгаа юм шиг төгс зогсож байв. Бүх хүмүүст Вилл, Эльферия хоёр хамтдаа толдож байгаа мэт харагдана. 6 жилийн өмнөх хайрын амлалт одоо л амьдарч байна да. Харин нөгөө толгойгүй өнөөх дайсан уурлаж дахиад жижиг мангасуудыг өв төвөөгөр нь дуудсан ч Вилл Эльферия мөсөн ордны шидийг ашиглан тэдийг нэг доор нь хөлдөөж устгаад эцэст нь Двандер мангасыг голоор нь тас завчин агуу ялалтыг авчирлаа.
Бүгд баярлан хашгирч байхад бие тоосон Сян хүртэл Виллийн төлөө нулимс унгаж зогсно. Энэ үед цаана Фин зогсоод Мерседес чамайг хүлээлгэсэнд бол уучлаарай. Энэ цоожийг тайлахын тулд ердөө л 500 жил зарцууллаа гэж үзэгчдийн толгойг эргүүлэн нууцлаг зүйл яриад алга болно. 500 жил гинүү? Фин чи чинь тэгээд хэдэн настай өвгөн бэ? Энэ оолн нэг гайгүй л энэ царай мэрэ бол хөөрхөн хүүхэд шиг заасан мэдгүй. Энэ аимшиг толооны дараа захирал Виллийг шившлэгээр буцааж хэвийн байдалд нь оруулж Воркнер багш чимлэгцэрлээ. Профессор Элиза багшийг үнэхээр бурхны авралаар амь оруулсан бололтой. Гэвч энэ гамшигын үеэр нийт 3,000 хүн амь өрөвдөж шаргаджээ. Мага Вендрүүдийн яралтай хурлаар энэ дайралтыг хийсэн багтай болон толгойгүй дайснууд бол 10 жилийн өмнөх агуу дайнд үгсэн гэгдэж байсан устгагчд байна гэдгийг тогтоов. Оддаяар дахин сэргэн босголт эхэлж Колет Вилл хоёр үгсэн Ростигийн дурсгал зориулж цэцэг аван гол дурсаж зогсно. Вилл 3 жилийн өмнө бороотой өдөр Роститай анх таарч байснаа санана. Тэгэхэд Рости өөрөө ирээд би чиний өрөөний хамтрагч, чиний найз чинь болмоор байна гэж танилцаж байж билээ. Рости өгөхийнхээ өмнө өөрийгөө алга болно гэдгийг мэдж байсан юм шиг Виллээс намайг алга болчих бол чи гониглах уу? Хэрвээ чамайг гониглуулах байсан бол анхнаасаа би чамтай танилцах хэрэггүй байсан юм болов уу гэж асууж байсныг Вилл санаад үгүй ээ. Чамтай уулзаж танилцсан маань намайг үнэхээр их аз жаргалтай болгосон. Чи одоо энд байсан бол юу гэх байсан бол доо найз минь гэж нулимс туслуулна. Үнэхээр гонигтай. Зянгээд урт хугацааны гониглох заваалга өнөөдөр академи төгсөлтийн баяр болж байгаа бөгөөд сурагчид дипломо гардан авлаа. Нийт 49 сурагч. Түүний дотор Сян, Колет, Вигнал, Лихана, Юс нар цамаг руу явахаар болов. Уулын цамаг руу ороход хоёрхан арга байдаг. Нэг бол 7200 кредит цуглуулах, эсвэл шин шившлэг зохиох. Академийн захирал энэ дэрт гарч ирээд биднийг айцаас гаварч тоологдошгүй олон амь насыг амгаалсан энэ шин шившлэгийн нэрийг бид зориг гэж нэрлэлээ. Тиймээс энэ шившлэгийг хийсэн хүнийг цамаг руу явах 50 дахь сурагчаа сонгож байна. Тэр бол Вилл Серфорт гэж зарлав. Бүгд суулаасаа босож бүр өнөөх муухай ааштай юус хүртэл Виллд баяр хүргэж алга ташина. Эдвард багш харин цаана уурлаж та нар яагаад үүнийг тэмдэглээд байгаа юм бэ? Түүнийг үхэл рүү зовлон руу нь явуулж байна шүү дээ. Яагаад тэр надтай адилхан харанхуй замыг туулах ёстой гэж хэмээн дотроо багтарч суунда. Уул нь энэ Эдвард багш нэг л яг үнний ортой юм яриад ах шиг байна. Энийг хэдүүлээ одоохоно жоохон анзаарахгүй л ах шиг. За. Гэхдээ нэг сонин зүйл байна. Энэ юу вэ гэхээр бусад сурагчид цамаг руу гараад дөрөв тувцаа сольж дээд шиддэнгүүд болж байхад өнөөх үгсэн Рости чинь цамхгийн дээвэр дээр зүв зүгээр зогсож байх нь тэр. Тэгээд Виллийг харж нэмсэглээд баяр хүргэе Вилл гэж шивнэн. Байцаараа Рости үхийгүй юм уу гэж бодсон чинь эсвэл тэр зүгээр нэг шидийн хүүхэлтэй байсан хэрэггүй. Энэ анийн бүр улам сонирхолтой болоод шүү те guys. За бүгдээрээ тэгвэл лайканы гоё давмгайлч идэх үү? Лайк дараарай. Тэгсэн манай юус чинь ганцаараа урман уурчихсан гонигтай зогсож байх нь тэр. Учир нь Сян галын бүлгээс, Вигнал эльфүүдийн бүлгээс, Лиханы аянгийн бүлгээс цамхгийн урилга авчихсан байхад ганцхан юус ямар ч бүлгээс урилга ирээгүй байлаа. Бас нэгэн гоё мэдээ нь одоо айхт нарын ахлагч Виллс зориулж Вист гейм гэх дэлхийн хамгийн ховор үнэт материалаар хийсэн шин цагаан сэлэн бэлэглэв. Яа манайд цамхгийн хамгийн ихний давхар болох өнгөц цэцэрлэгт хөл тавьцгаалаа. Энэ газар бол дээд шиддэнгүүдийн шидийг судалж шин шивлэг зохиодог маш чухал бүс байв. Тэнд Аарон хаанаас бусад бүх Мага Вен рүү цуглаж авсан шин цэргүүдээ хүлээж байлаа. Агуу шидийн фестивалаар сонгогдсон гоц авьяаснууд шууд өөр өөрийн бүлгэмдээ орж байхад өнөөх муу юус манай Вилл хоёр ямар ч бүлэг сонгогдлгүй өнжрөөд үлдчихсэн байх нь тэр. Юус жахаа Виллийг үзэн яддаг байж байгаад одоо яг адилхан хувь тавилантай болчих нь тэр. Ууг нь Эльферия Виллийг шууд өөрийнхөө мөсний бүлгэнд авна гэж тохирсон байсан ч цамхгийн өндөр тушаалтай Крец гэгч атаархуу нөхөр дундуур нь орж үнийг зогсоов. Хэрвээ Эльферия Виллийг шууд авбал цамхгийн бусад шиддэнгүүд Виллийг арын хаалганы хүүхэд гэд улам гадуурхах байсан тул аргагүй ирэхэнд Вилл юус хоёр өөрсдийгөө ботлох шалгалт өгөхөр болов. Тэд дээд давхар руу өсөхийн тулд 30 онооны мангасуудтай тулдаж эхэллээ.
Үлүүс жагуу өмнө нь шидэм фестивалаар Вилд маш муухан ашиглаж дээрээс нэр хүнд нь унаж ямар ч бүлгэмд орж чадхааргүй уурандаа мангасуудыг хамаагүй хэдэж эхлэндээ шидэнд сарниж эхлэхэд манай Вил Юлиусыг алдсан шидийг өөрийн цагаан сэлэмдээ шингээж аваад аврах мөсөн сэлэм гарган мангасуудыг хормын дотор устгах. Үүнийг харсан 6 бүлгэмийн 5 нь Вилд орж ирэх урилга буюу ажиллал өгч байдал. Нөгөө мөн Крис ч нь улам сайн Вилийг унаахын тулд 2 аврах цэнхэр мангас дуудаад гаргаад ирв. Энэ мангасууд нь биеийн хүчний ямар ч дайралтанд огт өгдөггүй. Харин хамгийн сул шидийн хүчөнд шууд өгдөг. Яг л одоо Dwarfууд дайчдын эсрэг бүтээгдсэн тусгай мангасууд байлаа. Крис инээд алдаж энэ бол шиддэнгүүдийн ертөнц. Одоо нараас ялгаагүй энэ дайчин хүүг цамагт оруулахгүй гэж багталтай наргагүй хэлнэ. Түүний гол санаа нь Вилийг туршилтын дуулаа болгож шидгүү гэдгийг нь батлах байв. Үүний дээрээс харж байсан Эльферия Крис руу яг л амьдаар нь хөлдөөгөөд алчмаар тийм үхлийн халуун гарцаар харж байдаг юм да. Йоо тэр харц марц бол аллаа. Бид ингэж ярилцаагүй шүү Крис гэж шүд 100 хэлв. Терминалагийн гамшигаар цамхгийн хүч асар ихээр багассан тул цамхгийн удирдлагаас дараа 7 хоногт дахин шалгалт авч бүлэгт орж чадаагүй хүмүүст 2 дахь боломжийг олгохоор болов. Сонгогдсон Сион Лихана нар урагшилж харин манай Вил Юлиус 2 хамт бэлтгэл хийхээр үлдлээ. Юлиус угаасаа Вилд туслах гэсэндээ биш зүгээр л Эльфериад сайн харагдах гэж өөрийнхөө мөсөн шуун шидийг Вилд өгч наад шидээ сэрүүн байхдаач унтаж байхдаач бидээ хадгал хэмээн Вилд шидээ хэрхэн удирдах өнөө завчдгүй цэгэр мангасуудыг нь яаж ялах тактикийг зааж өгнө. Юлиус уган дотроо цагаан цаас шиг амт юм шиг байгаа. Крисийн өнөөг завчдгүй цэгэр мангасуудыг ялах гээд Вил Юлиус 2 өдөржингөө амрах цавгүй гаалзаа юм шиг бэлтгэл хийж байлаа. Тулааны бэлтгэлээ завсарлаад Юлиус ганцаар явж байтал гинэт ханаас ч юм бэ 3 дээд шидэн гарч ирээд түүн рүү хөлтэйгээр дайрч эхлэв. Үүний ард мэдээж өнөөх өөдгөө Крис байх ба тэрээр энэ гуравт хэрвээ Юлиусыг замаасаа зайлуулчих бол та нарыг шууд дээд бүлгэмд оруулна гэж хамлажээ. Өдөржингөө Вилд шидээ зааж өгөөд хамаг мана буюу шидийн эрчим хүчээ шавхчихсан байсан Юлиуст тэдний эсрэг хийж шийдчүүлсэнгүй. Яг алуулдаг хутганы ерэн дээр ирэх агшинд бүүм манай Баатар Вил гинт гарч ирэн өөрийн биеэрээ хаан хамгаалалт хийж Юлиусыг өглөөс гаргалаа. Яг энэ үеэр тэнгэрээс шүүрэн унсан нэгэн нууцлаг шидтэн нисэж ирсэн нь Академийн 7 номгийн нэг алартай цэрэгдэн багш байлаа. Тэрээр зөвхөн өөрийнх нь сонирхлыг татсан 90 бусын сурагчдад л багшилдаг маш өрмөц сонслогтой нэгэн. Цэрэгдэн Вил Юлиус 2-ыг дагуулan Эдвард Воркнер 2-ын эртний найз болох Клэрийн гэрт авчирлаа. Клэрч бас урд нь цэрэгдэний шав байсан бөгөөд хамгийн гол нь цэрэгдэний Вилийн виз чадварын талаар бага сага нууцыг мэддэг төдийгүй Эльферия түүнээс Вилд туслаач гэж өвдөгсөдөн гуйсан байсныг хэлнэ. Гэрт орж ирмэгцээ цэрэгдийн багш Вилийн хувцсыг шууд тайлуулв. Хөөй шууд уу юу болоод байна гэж гайхаж байна уу? Үгүй ээ. Багш түүний нуруунд ирэх аимшигтэй том сэрвийг гарахыг хүссэн юм. Тэгээд түүнээс энэ сэрвний тухай асуухад Вил багада Эльферийг хамгаалж байгаад энэ сэрвийг олж авснаа хэлдэг. Цэрэгдийн багш Вилийн биеийг шинжээд түүний аимшигт нууцыг тайлбарлаж эхлэв. Вил, чиний бие энэ дэлхийн хүмүүсээс өөр. Чи өөрийн биеэс огт шид гаргаж чадахгүй. Гэхдээ чи бол бусдын шидийг өөртөө сорж хадгалж байдаг аврах том сав юм. Одоо хамгийн чухал зүйл бол чи тэр хадгалсан шидээ бусдын тусламжгүйгээр өөрийн хүсэлтээр гаднаа гаргаж сурах хэрэгтэй гэж зөвлөнө. Чи өмнө нь бусдын шидийг аваад өөр шид хэрэглээд байсныг баталгаач нь ердөөл энэ бие чинь шүү дээ гэж сануулна. Ингээд цэрэгдийн багш өөрийн шидийг ашиглан Вилийг түүний мартагдсан өнгөрсөн дурсамж руу хүчээр аялуулав. Вилийн нүдэнд бага насныхын дурсамж тодрон харагдана. Жохон Вил, Эльферия 2 гараа хөдөлсөн гол гаталж аврах том модны доор амарч суусгаана. Тэнд тэд Эльфериагийн хамгийн дуртай үлгэрийн номыг хамтдаа уншдаг байжээ. Гэтэл сонин нь өнөөх номон дээрх дэлхийг аварч байгаа агуу Баатар нь одоогийн тэдэнд туслаад байгаа нууцлаг Финтэй яагаад л харагддаг байлаа. Байцаараа Фин ч үнэхээр л үлгэрийн номноос амилж гарч ирсэн юм болов уу? Эсвэл 500 жил амьдарч байсан тэр Баатар нь өөрөө муу юм болов уу?
Вил Эльфериаг дэрлээд зөөлөн унтаж байхдаа тэд хүүхдийн сонир зангаар орж болохгүй гэж анхааруулж байсан аюултай харанхуй ой руу алхан очихдог. Тэгээд тэнд байсан аимшигт мангасын дайлтанд өртлөө гэж. Эльферия хэдийгээр гоц ухаантай төрөлхийн сууд шидсэн байсан ч тэр үед сургуульд чороогүй. Ямар ч тулааны туршлагагүй. Жаахан охин байсан тул авраг мангасыг дийлсэнгүй. Мангас Эльфериаг хөнөөхөөр дайрах хашинд жоохон Вил урд ууранд гүйн орж өөрийн биеэр цохилтыг авч нуруундаа үхлийн хүнд бэртэл өнөөх сөрвийг авсан юм да. Яг энэ үхэл амьдралын зааг дээр Вилийн дотоод байсан агуу хүч анх удаага сэрж тэрээр виз чадвараа анх удаа ухамсаргүйгээр ашиглаж Эльфериагийн шидийг өөртөө шингийн хамтдаа мангасыг буулгаж авч чаджээ. Гэвч жаахан хүүхдийн бие ийм асар их бурханлаг хүчийг дийлсэнгүй. Вил мангасыг унгамгцаа шууд ухаан алдан унаж бүтэн 6 хоногийн турш унтжээ. Үүнээс болоод тэрээр академийнхаа хамгийн чухал 2 дахь шалгалтаас очих төгөж сайн нэг юм сэргэж байжээ. Вил энэ бүх дурсамжаа эргэн санах үед түүний доторх бие сүж жинхэнэ утгаараа оргилж байсан юм. Ингэж Вил өөрийнхөө биеийг нууцыг олж мэдснээр Грецийн бэлдсэн өнөөг цавчдаггүй цэгэр мангасуудыг Юлиустэй хамтран хэрхэн устгах тактика бүрэн боловсруулж чадсан юм да. Аянгийн Магиавендер цой гинэт гарч ирээд би Вилийг өөрийнхөө аянгийн бүлгэмд авна гэж зарласнаар Эльферия Зой хоёрын дундах Магиавендрүүдийн агуудаа эхэлж байгаа юм да. Эльферия шууд л өөрийн алдартай мөсөн ордныг босгоод дайрахад Зой цахилгааны урдаар Эльферия руу дайрсан ч юу вэ? Тэр нь зүгээр л мөсөн клон байж Эльферия цамхгийн хамгийн хурдан шившлгийг уншиж Юусийн 1-р бүлгэм дээр арай гэж гаргадаг байсан хамгийн хүчтэй шидийг хэдэн зуугаар нь зэрэг үүсгэж Зой руу галзуу мэд дайрна. Алсын зайн тулаанд Эльферия үнэхээр төгс байлаа. Энэ Эльферия гэхдээ бүр үнэхээр угаасаа номер 1 нь мөө. Гэвч Зой бол олон үггүй. Ойрын зайн зэрлэг тулаанч. Тэрээр ганцхан аянгын цогцолдоор Эльфериагийн бүх клонуудыг устгаж, жинхэнэ Эльфериаг олж хараад ханан шахан хүчтэй сөхөж хийсгэв. Зойгийн хурд дэндүү амир байсан тул хүмүүсийн нүдэнд зөвхөн аянгын гэрлэл харагдаж байлаа. Хажуунаас нь харж байсан Фин Эльферия хэдий 12 шиншид зохиосон сууд ухаантанч Зой бол 48 дугаар давхар хүртэл тулалдаж үтсэн Аарон хааны ард орох хамгийн их тулааны туршлагатай шидтэн гэж тайлбарлана. Зой Эльфериаг ханаж хаад чи яагаад энэ шидгүй бацааны төлөө ингэж их хичээгээд байгаа юм бэ гэж асуухад Эльферия цамаг даяар дуурсагдахаар чангаар хайр гэж ашгарав. Бүх шидтэнгүүд цамгагийнхан шууд ухаан алгах шахлаа штэ. Эльферия Вилд хайртай гэдгээ алдан өсөөр зарлчих нь энэ. Эльферия Вилийн төлөөх түүний хайр хүнд ч ялагдчихгүй гэдгийг харуулахаар дайрч Зой. За наад инээ төрхөм хүчийг чинь харъя гэд урагш үсэртэл бөө. Зой Эльфериагийн аврах том мөсөн авахнд орж хөлчихнө тэр. Яг үнэндээ Эльфериагийн өмнөх бүх дайралт нь Зойг энэ мөсөн авах руу чиглүүлэх төлөвлөгөө байсан бөгөөд энэ шидэн анхнаасаа л Вилийг унаж байхад нь тэрч авах зориулалтаар зохиогдсон шид байж билээ. Эльферия хамаг хүчээрээ Зойн нүүрлөөн цохиж талбай нөгөө тал руу шидлээ. Одоо хоёлаа хамгийн дээд зэргээс ч давхсан Prime шид ашиглахаар бэлдэж Зой аврах том Минотавр Эльферия мөсөн шонхор шувуу дуудан эцсийн цохилтоо хийх агшинд бусад Магиавендрүүд дундуур нь орж тэдний хүчийг зогсоов. Тэгээд Аарон хаан гарч ирээд энэ дэлхийн хамгийн хүчрэхэг хоёр шидтэн Вилийг авахын тулд маш аимшигтай сүрлэг арга санал болгосон нь ердөө л хариуцлагатайгаар хайчулуу таав тоглох байлаа. Дэлхийг сүрүүлэх шахсан энэ хоёр шидтэн Вилийн төлөө хайчулуу даваад чинь гээд төсөөлөд үзтээ. Тэдний 300 удаа тоглож 299 удаад нь тэнцээд эцэст нь Зой чулуу гаргаж Эльфериаг хожих нь тэр. Эльферия Вилийг алдсандаа болоод газар сууж хүүхэд шиг уйлж байхад нь Вил түүнийг тайвшруулна. Ингээд Аарон хааны тушаалаар Вил албан ёсоор Зойгийн аянгийн бүлгэмд орохоор болж хүмүүс арай гэж амьсгаа авлаа. Маргааш нь Вил Эльферия хоёрт ганцаарчлан уулзах ганцхан боломж олдно. Эльферия Вил дээр шууд эргэлж дээр нь гараад итчихнэ. Тэгээд чи намайг одоо үзэн ядаж байна уу? Би чамайг Зойгийн нөхөр бүлгмийн гишүүн болохыг үнэхээр зөвшөөрмөргүй байна гэж тунирхнаа. Вил нэмсэглэж би чиний хажууд зогсоход арай л сул байна. Тийм болохоор илүү хүчтэй болоод чиний мартсан тэр бага насны дурсамжийг чинь заавал санаж ирнэ гэж амланаа. Өөрхөн байгааз Эльферия мөсөн шат хийж цамхгийн дээд давхар руу алхах үедээ Вилийг эргэж хараад
Вил, чиний бие урдынхаасаа хамаагүй томорч булчинлаг болжээ. Гэхдээ чиний тэр дулаахан байдал чинь яг хэвээрээ байна шүү. Бидний жинхэнэ нарыг хамтдаа харах тэр амлалт магадгүй дэлхий дээрх хамгийн хэцүү амлалт байх. Тэгсэн ч гэсэн энэ бол бидний заавал биелүүлэх ёстой амлалт шүү гэж хэлсээр Вил 6 жилийн дараа хайртай охиныхоо араас цамгагт хөл тавьж Виктория Grand and Swartz-ийн нэмийг маань 2 дугаар бүлэг гайхалтайгаар өндөрлөж байгаа юм да. За ингээд Вил Эльфери хоёрын маань хайрын дүүх цамгагийн дараагийн давхрын галзуу талаануудыг үзхийг хүсвэл манай сувгийг лайк болон subscribe хийгээ бити мартаарай манайхаа. За дараагийн сизон 3-оор уулзцгаая. Түр баяртай. Өө нэрээ яриулахыг хүссэн ани байвал комент хэсэгт бичээд үлдээгээрэй.